Аж ахуйн нэгж байгууллагын 8 дахь удаагийн тооллого Монгол улс орон даяар 2026 оны 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд бол зохион байгуулагдан явагдаж байна. Энэ хугацаанд бол Дархан Улаан аймгийн аж ахуйн нэгжийн тооллогын хамрагдалтын хувьд 70% байна. Үлдсэн аж ахуйн нэгжүүд маань одоо 11-ээс 15-ны хооронд энэ хуулийн хугацаанд аж ахуйн нэгжийн тооллоготой www.cig2026.cgmn гэсэн цахим хуудасаар нэвтрээд e-таксийнхаа нэвтрэх нэр нууц үгээр нэвтэрж ороод мэдээллээ нэгтлэн шалгаад тооллоготой бүрэн хамрагдах хэрэгтэй байна. Хэрвээ одоо хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр аж ахуйн нэгжийн тооллоготой хамрагдаагүй болвол зөрчлийн тухай хуулийн 10-21 заасны дагуу иргэн бол 50 нэгжээр аж ахуйн нэгж байгууллагууд бол 500 нэгжээр одоо торгуулах ийм заалттай байгааг анхаарал үзнэ үсттэй. За ингээд аж ахуйн нэгжийн тооллоготой өргөнөөр хамрагдаарай.